нөлөөлөх сөрөг хүчин зүйлсийн талаарх илтгэлийг тавина. За мөн аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зүүн хүсийн албадан эмчилгээний төвийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хийх бол зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагаас архитекттай тэмцсэн туршлагын талаар илтгэлүүдийг тус тавьсны дараа хэлэлцүүлэг өрнөнө. Ингээд хамгийн ихний мэдээлэл болох аймгийн цагдаагийн газраас эрүү хэв журмын нөхцөл байдлын талаарх судалгааг та бүхэндээ танилцуулах болоод байна. Байгууллагын судалгаа гаргасан үүнээс одоо аймгийн хэмжээнд арга сэтгүүрийн дагаар худалдаа үйлчлэгээ эрхэлдэг болон борлуулдаг аж ахуйн нэгжүүдээс нийт 15 онд 22 хатамжтай дуудлагын мэдээлэл хэрэглэсэн байна. За мөн байнгын одоо архитын цогтууддаг гэр орондоо архитын цогтож бүлэг өмнөх үүсгдэг. Иргэдээс одоо нийт одоо цагдаа байгууллагын хатамжтай дуудлагын мэдээлэл хэрэглэсэн 120 байна. За архины хамааралтай болон эдийн бүлэг өмнөх үүсгдэг газрын судалгаа хэвлэл цомын 11 орны хэмжээнд гаргасан. Үүнээс 99 газар дотор яг архины хамгаалтын иргэдээс одоо бүлэг өмнө үүсгэж байна гэсэн мэдээ гарсан. За энэ хүү хэлцүүлгийг бид архитектурын судалтай гэмт хэрэг зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн өсөлтийн дуураглах чиглэлээр төр болон хувийн хвшилтийн иргэдийн хамтын ажиллагааг ихчүүлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах, бодит шийдэл тодорхойлох зорилгоор зохион байгуулж байна. Энэ нийгэм үзүүлж байгаа нь хортой төлөвлөлтийг багасгах бүр цаашдаа байхгүй болохгүй гэж зорилтыг тавьж ажиллаж байгаа аймгийн засаг байгууллагын бодлого. Өнөөдөр хэлбэлэн гол зорилго бидний нэгэн төлөвлөлт боловсрол гэх юм. Энэ хоёр тасмын төлөвлөж аргын бодлогыг явуулж байгаа гэж ойлгож байгаа. Одоо авсалт компани зөвлөлтгүй өсөлтөөр болгож шийдвэр гаргасаа гэж харж байгаа. За хамтарсан байгуул бас энэ аж ахуйн нөхцөл байгууллагууд бас хамтын ажиллагааны бүрэлдэхүүн давсантай дуудлага өгөөд газруудаар бас хамтарч ажиллах юм төслүүд үүсэж байгаа. Ялангуяа бага насны хүүхдүүд энэ сотол хондагаар тоос манай цагдаагийн газар дээр нэлээд байгаа. Тэгэхээр энэ бидний хүүхэд насан туршийн хүүхдүүдэд яг сотол хондааны зөвлөлтөд явуулах асуудлуудад задгах байгууллагууд хамтарсан байгууллагууд ажиллах юм шаардлага үүсэж байгаа. За дараагийн нэг асуудал зочид буудал. Тэр дундаа энэ гэр бүл нэрлээд байгаа орон сууцнуудад бууж байдлаар ажиллаж байгаа иргэд. Одоо энэ бол яг үнэхээр архин сахтууч болж. Бусдынхаа амгалан найраг байдлыг авдаг болж байна. Дуудлага мэдээлэл болж. Энэ асуудлууд дээр жоохон анхаарч ажиллах юм шаардлага үүсэж байна.